Энэ удаагийнхаа бичлэгээр 2025 онд нээлттэй хийсэн гэмт хэрэг драм төрлийн Roofman киног давчлан ярьж өгөхөөр сонголоо. Тэгэхээр миний зүгээс та бүхнээс манай сувагт subscribe дараарай, like дараарай гэж төдийлөн гуйдаггүй. Гэхдээ одоо манай суваг маань 500 мянган subscribe хүрэхэд тун ойрхон байгаа болохоор энэ удаад та бүхнээс хэрвээ та манай суваг дээр subscribe дараагүй байгаа бол яг одоо subscribe дараад үзээрэй гээд нэг удаа хичээнгүйлэн гуйж байна. Баярлалаа. Бодит үйл явдлаас сэдвлэн бүтээв. Макдоналдс руу нэгэн эрэгтэй дээврээр нь дамжин дотогшоо нэвтрхийг оролдоно. Удалгүй ажилчид нь ажлаа дуусгаад явах гэж байтал өнөөхөр буутай гарч ирэв. Ажилчид сандарч эхлэхэд эрэгтэй тэднийг тайвшруулад гэмтэхгүй гэдгээ хэлэн гадуур хувцас өмсөхийг санал болголоо. Энэ үед менежер гадуур хувцас авчираагүй гэдгээ хэлсэн ч эрэгтэй ажилчдыг хөлдөөгчөнд оруулж явхаасаа өмнө тэдэнд санаа зовох хэрэггүй гэдгийг хэлнэ. Учир нь тэрээр цагдаа дуудсан болохоор цагдаа нар ирээд суллана гэв. Гэтэл менежер түүн рүү баг зэрэг даарсан байдалтай харахад эрэгтэй түүнд өмсөх гадуур хувцас өгөөд явлаа. Энэ залууг Джеффри Манчестер гэдэг. Тэрээр Америкийн нэгдсэн улсын армиас дэтгэврт гарсныхаа дараа баг зэргийн санхүүгийн хямралд орж гэр бүлээ тэжээх боломжгүй болчиход байгаа юм. Охиныхоо төрсөн өдрөөр тэрээр охиндоо хуучин тоглоом бэлгэлэхэд охин нь төдийлөн баярлахгүй байгаа нь тодорхой харагдана. Гэсэн ч охин нь аавда хайртай болохоор юу ч хэлсэнгүй. Гэрийнхэн гадаа түүний найз Стив Джеффрид түүнийг ямар нэг юм хийх ёстой гэж зөвлөв. Учир нь цэргийн албанд байхдаа Джефф маш ажигч гэрхай байсныг нь анзаарсан болохоор энэ чадвараа ашиглах ёстой гэдгийг Стив хэлнэ. Дараа нь Джефф хүүхдүүдээ эхнэр талаанаадаа хүлээлгээ өгч байхдаа тэрээр нөхцөл байдлыг өөрчилж чадна. Өөрийн даваа чадвараа ашиглахад л болно гэдгээ хэллээ. Гэсэн ч түүний энэ үгнээс залхсан талаана төдийлөн ач холбогдол өгсөнгүй. Буцаж байхдаа Джефф Макдоналдсын дээвэр тэдний сул тал болохыг нь анзаарч бас тэд мөнгөө даваа гараг бүрт шилжүүлдэг болохыг анзаарна. Ийхүү тэрээр энэ аргаараа дэлгүүрээс мөнгө хулгайлсаар одоо тэрээр том байшин тансаг машинуудтай болжээ. Ингээд түүний охины дараагийн төрсөн өдөр болоход мэдээгээр дэлгүүрүүдийн дээврээр нь нэвтэрч хулгай хийдэг эрхтэн тухай мэдээ гарлаа. Хулгайч тоо томшгоо олон дэлгүүрээс сулгай хийсэн ба цагдаагийн зүгээс түүнийг дээврийн хүн хэмээн нэрлсэн байна. Уг мэдээг үзээд Стив Джеффиг сэжиглэхэд тэрээр найзаагаа тоолгүйгээр төрсөн өдрийн үйл ажиллагаа руу орж бэлууга үлээлгэв. Дараа нь тэрээр охиноо гараашндаа аваачиж түүнд хүссэн ундаг дугуйг нь бэлгэллээ. Охин нь маш их баяртай байсан ч энэ үед цагдаа нар орж ирэн түүнийг баривчлахаар ирсэн байх нь тэр. Джефф тэднийг хараад шуутхан л зогтаахад цагдаа нар араас нь хөөж үүнийг харсан эхнэр нь цочирдоно. Гэсэн ч цагдаа нар удалгүй түүнийг барьж охиных нь нүдэн дээр баривчлав. Улмаар шүүгч түүнийг нийгэмд занал хийлсэн гэж үзэн 45 жилийн хорих ял оноолоо. Джеффри шоронд хоригдож тэндээс охин руугаа залга ярих ба охины ээжигээ Гэри гэдэг найз залуутай болсон. Тэд охиныг Джеффээс холбоогоо таслах ёстой гэж хэлсэн гэдгийг хэлнэ. Үүнийг сонсоод Джефф уурлаж ээжтэй уцаа өг гэж хэлсэн ч харамсалтай нь уцаар ярих цаг нь дуусав. Тэрээр шуутхан л гэр бүлийн зурганаасаа эхнэрийнхээ зургийн хэсгийг урж хаяна. Ингээд хүмүүр Джеффэд тэднийг март гэж хэлсэн ч тэрээр оргох талаар бодож эхэллээ. Тэгээд Джефф шоронд байхдаа хэрвээ бүх зүйлийг асуудалгүй тогтмол хийгээд байх юм бол хүмүүс анхаарлаа хандуулахаа болдог гэдгийг анзаарав. Тиймээс тэрээр шоронгийн дэглэмийг ажиглаж эхлэв. Удалгүй тэрээр шоронгийн цэхэд ажиллаж хүргэлтийн машин ирэхэд ачаа ачдаг ажилтай боллоо. Нэг удаа тэрээр газ алдж байгаа эсхийг шалгахаар машины доогоор орохдоо газарт хэмжээ тэмдэглэж машин явсны дараа тэмдэглэсэн хэмжээгээ аван хэмжээндээ тааруулан хавтан бэлдэв. Мөн энгийн хувцсыг хүртэл хийж амжина. Хожим нь ачааны машин хүргэлтээ авахаараа дахин ирж удалгүй явах цаг болоход Джефф бэлдсэн хавтангаа аваад нууцаар доогуур нь орлоо. Тэрээр хавтангаа байрлуулж дээр нь нуугдах ба шоронгийн харгалзагч нар машины доотхыг шалгаад сэжигтэй зүйл олсонгүй. Улмаар шоронгоос гарсныхаа дараа ачааны машины жолооч замдаа зогсож бие засахаар машинаасаа буув. Энэ боломжийг ашиглан Джефф нуугдсан газараасаа гарч ирэн жолоочоос нуугдана. Удалгүй жолооч хөдлөхөд тэрээр жолоочийн сохор бүсийг ашиглан нуугдаж ойроо зүгтаах нь тэр. Дараа нь Джефф өөрийн хийсэн энгийн хувцсыг өмсөж машинд суухын тулд ууланд алхагч мэт дүрсгэв.
Тэрээр эхнэрийнхээ гэрт ирж бутны араас охиноо дугуй унаад явж байгааг ажиглана. Өөр хүн байсан болохоор тэрээр охин руугаа ойртож очиж зүрхэлсэнгүй. Оройн Жеф найз Стив рүүгээ залгахад Стив түүний талаар бүх мэдээллийн хэрэгслээр гарч байгаа болохоор залгах хэрэггүй гэж хэлв. Гэтэл Жеф улсаасаа орох шаардлагатай байгаагаа хэлэхэд Стив одоогоор боломж байхгүй хэмээн хариулж Жефийг нуугдах хэрэгтэй. 1 сарын дараа дахиад залгаарай гэж хариулна. Дуудлагаа дасалсны дараа тэрээр цагдаагийн машин ирж байгааг анзаарлаа. Тиймээс Жеф сакс түрэн тоглоомын дэлгүүр рүү орохоос өөр арга байсангүй. Энэ үед дэлгүүрийн эзэн Мич ажиллаж чаддаа 10 минутын дараа хаана гэдгийг хэлж байв. Жеф дэлгүүрийн эргэн тойрныг ажиглаж эцэст нь угаалгын өрөө рүү орно. Тэгээд таазны хавтан хөдөлгөж дээр нь гараад нуугдан ажиглахад удалгүй цагдаа нар тухайн газрыг шалгалаа. Энэ үед Мич үйлчлүүлэгч нартаа дэлгүүр нь удахгүй хаана гэж зарлахыг Жеф сонсов. Хожим нь дэлгүүр хаасны дараа Жеф доошо бууж камер хянах дэлгэцнээс камернуудын байрлалыг тогтоож камерт өртөхгүйгээр жихэр авахыг оролдсон ч чадсангүй. Дараа нь тэрээр ажилчдын өрөөнөөс олсон зүйлээ идэж байхдаа түүнийг алга болсон талаарх мэдээг үзнэ. Цагдаа нар түүнийг хэрхэн яаж оргосныг одоо болтол тогтоогоогүй байгаа ажээ. Маргааш нь дэлгүүр нээхэд Жеф дээвэр дээр нуугдаж дэлгүүр хаасны дараа доошо бууж ирэн камерны тохиргоог өөрчилж бичлэг хийх тохиргоог унтраав. Ийхүү тэрээр дэлгүүр дотоороо чөлөөтэй зугаалж хүснээрээ их жихэр идэнэ. Удалгүй Жеф ундаг дугууны лангууны ард зай байгааг олж тэр хэсэгт өөртөө зориулан орчин бүрдүүллээ. Ингээд тэрээр өдрийн цагаар нь чимээгүй нуугдаж шөнийн цагийг дэлгүүрт чөлөөтэй сэлгүүцэж өнгөрүүлдэг болов. Хувцснаас эхлээд өөрт шаардлагатай гэсэн зүйлсээ дураараа цуглуулсаар. Мөн цагдаа нар түүнийг барихын тулд хотыг хааж байгаа талаарх мэдээг сонсоод инээд нь хүрнэ. Нэг өдөр тэрээр Нярай хүүхэд хянагч камер авч эдгэрийг дэлгүүрийн ажилчдыг хянахын тулд байрлуулав. Хожим нь тэрээр Лейгэх эмэгтэй ажилтан дараагаасаа саяхан нөхрөөсөө салсан. Хоёр охиноо харах хэрэгтэй байгаа болохоор амралтын өдрүүдээр чөлөө өгөхийг гуйхад Мич бүдүүлэг байдлаар татгалцахыг камераараа ажиглана. Үүнийг харсан Жеф Лейн өмнөөс харамсаж камера ашиглан Мичийн компьютерын нууц үгийг нь тэмдэглэж авлаа. Оройн тэрээр Мичийн компьютерт нэвтэрч Лейн ажлын хуваарийг өөрчлөв. 7 хоног өнгөрсний дараа Жефийн оргосон хэргийн талаарх мэдээлэл цацагтахаа болж эхлэн. Тэрээр хангалттай хугацаа өнгөрөхөд хүмүүс өөрийг нь мартах болно гэдгийг мэдэж байлаа. Ингээд Жеф дэлгүүрээс гарахын тулд ааврын хаалгыг гарцав болгон өөрчлөв. Тэгээд тэрээр гадагшаа гарч Стив рүү залгахад түүний найз бүсгүй нь утсыг авч Стивийг 6 сарын турш алба хаахаар гэрээ байгуулсан. 12 сарын 1-нд буцаж ирнэ гэдгийг хэлнэ. Дараа нь Жеф охин руугаа залгаж ярихад охин нь хойд ав Гэритэйгээ маш их хөвгөлтэй байгаа нь сонсогдлоо. Энэ үед талаанаа утсыг авч хэрвээ Жеф мөн бол өөрсөд рүү нь залгахаа болох хэрэгтэй. Үгүй бол цагдаад мэдэгдэнэ гэдгийг хэлв. Эхнэрийнхээ үгийг сонсоод Жеф уйлж хэсэг суун. Улмаар тэрээр дэлгүүртээ буцаж очиод Стивийн ирэх хугацаа болох 12 сарын 1-нийг Хуанли дээрээ тэмдэглэлээ. Одоо тэрээр дэлгүүрт цагийг өнгөрүүлэхдээ уйддаг болжээ. Нэг өдөр Мич ажилчдынх нэг болох Отистэй уулзаж дэлгүүрээс жихрнүүд алга болоод байгаа тул түүнийг эдсэн үү гэдгийг асуув. Мич бүдүүлэг зан гаргаж Отисыг цухалтуулсаар энэ бүхнийг Жеф ажигласаар. Энэ үед Лей ирж Отисын талд орон түүнийг ийм үйлдэл гаргах хүн биш гэж тайлбарлаад Отисыг авч яван түүнд өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэж зөвлөв. Оройн Жеф жихрнүүдийг буцаагаад лангуун дээр тавина. Нэг өдөр тэрээр Лей Митчэд сүмд ирэх урилга өгч өөрийгөө тэнд тоглоом цуглуулах ажлыг хариуцдаг болохоор Митчийг тоглоом хандивал талархах болно гэж хэлхийг харлаа. Гэвч Мич үүнд ач холбогдол өгсөнгүй. Лейг гарч явсны дараа тэрээр урилгыг шуутхан л хогийн савнда хийхийг Жеф харав. Оройн тэрээр урилгыг хогийн савнаас авч хэд хэдэн тоглоом цуглуулан дэлгүүрээс ундаг дугуйтай гарна. Жеф сүм рүү очиод авчирсан тоглоомнуудаа үлдээгээд явах гэж байтал нэг эмэгтэй түүнийг харчихав. Эмэгтэй тоглоомнуудаа сүм рүү оруулахыг хүсэхэд Жеф эхэндээ эргэлзэж байсан ч эцэст нь дотгошоо орохоор шийдлээ. Сүмд найрал дуу дуулагдж байх ба тэдний дунд Лей байгаа гэж Жеф анзаарна. Дараа нь тэрээр хоол идэж байтал сүмийн пастор эхнэртэйгээ ирж түүнтэй уулзав. Улмаар Жеф өөрийнхөө нэрийг Джон Зоран гэж худлаа танилцуулж Нью-Йоркоос саяхан ирсэн шинэ хүн гэж тайлбарлана. Тэд түүнд тоглоом авчирсанд нь талархлаа илэрхийлж тоглоом цуглуулах ажлыг хариуцдаг Лейтэй уулзах хэрэгтэй. Тэр баяртай байх болно гэдгийг хэллээ. Ингээд Лейг охинтойгоо уулзаж байхад нь пастор дуудаж түүнд Жефийг Джон Зоран гэж танилцуулснаар Лей түүнд тоглоом авчирсанд нь талархлаа илэрхийлв.
Бусад хүмүүс Джеффээс ямар ажил хийдгийг нь асуухад тэрээр засгийн газарт ажилладаг, нууцын зэрэглэлтэй болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй гэж хэлнэ. Үүнийг сонссон сүмийнхэн өөрсдийнх нь дунд тагнуул байгаа юм байна хэмээн хошигнов. Тэгээд тэд Джеффээс хүүхэдтэй эсхийг нь асуухад тэрээр нэг охин бас хоёр ихэр хүүхэдтэй. Гэхдээ саяхан салсан болохоор тэд ээж дээрээ байдаг гэж хариулна. Түүний хариултыг сонссон сүмийнхэн Джеффийг ганц бичүүдийн хоолнд нэгтгэхийг санал болгоход тэрээр зөвшөөрлөө. Джефф сүмээс явж Лейд сэтгэл төрүүлэхтэй бэлдэн өөртөө анхаарч эхлэв. Улмар тэрээр дэлгүүрийн тоглоомын хэсгээс тоглоом хулгайлж зарж эхэллээ. Зарсан мөнгөөрөө тэрээр маш их чихэр эзсний улмаас өвдсөн шүдээ эмчлүүлнэ. Дараа нь Джефф шинэ хувцас өмсөж хоолн дээр ирэв. Гайхмаар нь тэрл ганцаараа эрэхтэй байх нь тэр. Хооллож байхдаа Джефф тэднийг хөгжөөж хатагтай нар түүнийг хөгжилтэй залуу гэж хүлээж авна. Удалгүй Джеффийн ажлын тухай сонссон дэтгэврт гарсан цагдаа эмэгтэй энд тагнуулын алба байдгийг мэдээгүй байна гэж хэллээ. Джефф түүнтэй тоглоом шоглоом хийж тагнуулын алба хаа сайгүй байдаг шүү дээ гэж хариулав. Тэрээр хоолны ширээний ард хөгжилтэй байдлаа үргэлжлүүлсээр Лейд ч түүний энэ байдал таалагдсаар. Хоолны дараа Лей түүнээс ижил хүүстэй юм уу хэмээн асуухад гайхсан Джефф үгүй гэж хариулна. Улмаар Лей түүнд гадуур гарах санал тавьж хаанаас очиж авахаа асуухад Джефф засгийн газрын барилгад амьдардаг. Үүнийг илчилж болохгүй гэв. Тиймээс тэд цэцэрлэгт хүрээлэн дуулцахаар тохирлоо. Хожим нь цэцэрлэгт хүрээлэн дуулцж байхдаа Лей Джеффийн биеийг нь магтаж өмнөх нөхрийг нь Джеффри гэдэг байсан ба тийм ч эрүүл чирэг хүн байгаагүй гэдгийг хэлнэ. Джеффри гэдэг нэрийг сонсоод Джефф Лейг өөрийнх нь нэрээр дуудаж байна гэж бодсон ч удалгүй түүний салсан нөхрийгч бас Джеффри гэдгийм байна гэдгийг ойлгов. Болцоо хэн хэнд нь таалагдаж тэд Лейн гэрт нь очиж дотн харилцаанд орлоо. Дараа нь Джефф түүнээс охтойхон тухай асуухад Лей хоёр охинтой Ди Линдсей гэдэг хэмээн хариулна. Ди 11 настай бол Линдсей 16 настай. Джефф охидтой хамт гэр бүл шиг пицца идэх санал гаргахад Лей юмс арай л хурдан өнгөрөөд байна уу гэж бодсон ч зөвшөөрөв. Дараа нь Джефф бутан дунд дугуйгаа нууж дэлгүүр лүүгээ орж унтлаа. Хожим Джефф Лейн гэрт олон бэлэгтэй зочиллоо. Тэрээр Дид бэлэг өгөхөд бэлэг нь түүнд таалагдсан ч Линдсейд бэлэг өгөхөд тэрээр авахаас татгалзаж баярлснаа илэрхийлээд өрөө рүүгээ орно. Өөрийн охиноос сансан Джефф Дидтэй дотн байж тэдний хооронд шууд л дотн холбоо бий болов. Тэрээр одоо Лейн гэр бүлтэй яг л нэг гэр бүл шиг цагийг хамтдаа өнгөрүүлж эхэллээ. Сүмд хамт явж Халиуны баярыг ч хамтдаа тэмдэглэнэ. Гэхдээ Джефф энэ маягаараа удаан хугацаанд байж чадахгүй гэдгээ мэдэж байв. Эрт өрөө хэзээ нэгэн цагт хэнийг нь түүнийг мэдэх боловч тэрээр ганцаараа байхыг хүссэнгүй. Тиймээс тэрээр Лейээс охидтойгоо хамт өөр хааныг тийшээ нүүхийг санал болгоход Лей татгалзаж амьдрал нь энэ дууга хэмээн хариулна. Джефф илүү олон тоглоом зарж Лей болон түүний охидтой цагийг өнгөрүүлсээр. Нэг өдөр тэрээр усанд орж байтал дэлгүүрийн эзэн Мич хурж ирэх нь тэр. Азар тэрээр Джеффийн хатааж байсан хувцсыг анзаарсангүй. Джефф хувцснуудаа нууцаар авахыг оролдсон ч харамсалтай нь Мич гэнэт орж ирэн түүнийг хараад цожирдоно. Айж сандарсан Мич офс руугаа зүгтаахад Джефф ч бас өөрийн нууц газар руугаа зүгтаалаа. Тэрээр хүүхэд тянагч камера асаахад цагдаа нар ирчихсэн дэлгүүрийг шалгаж байх нь тэр. Цагдаа нар Митчэд камер нь бичихгүй байгааг хэлнэ. Улмаар энэ үйл явдал мэдээгээр цацагдаж Митч мэдээгээр дэлгүүрийн аюулгүй байдлыг нэмэгдүүлж байгаагаа хэлв. Талархлын баярын өдрөөр Джефф Лей болон түүний охидтой хамт сүмд хооллоно. Энэ үед хүн бүрэл дэлгүүрт байсан нүцгэн залуугийн тухай ярьж инээлдэж байхад ганцхан Лейл үүн дээр инех шаардлагагүй гэдгийг хэллээ. Орон гэргүй хүн дэлгүүр рүү нэвтэрч шүршүүртэл орсон байна. Энэ бол гунигтай хэрэг гэв. Энэ мэт яриа өрнөж байх үед Линдсей гэнэт ээжтэй хандан энэ нь аюултай болохоор ингэж ярихгүй байхыг хүснэ. Тэрээр ээжтэй түүнийг ажилдаа явсан хойгоор гэртээ дүүтэйгээ хоёулахнаа үлддэг гэдгийг санууллаа. Улмаар ээж охин хоёрын яриа ширүүсэж Линдсей ээжигээ хачин хүн гэж хэлээд уурлаад гарч одов. Маргааш өглөө Джефф Стив рүү залгахад дахиад л түүний найз бүсгүй утсыг авч Стивийг унтж байна гэж хариулна. Стив бүтэн санд хүрээд ирээрэй гээд өөрийн хаягаа түүнд өглөө. Энэ үед Лей Джеффийн яриаг сонсож хаашаа явах гэж байгааг нь асуухад Джефф хэд хоногоор ажиллаар явах хэрэгтэй болсон хэмээн хариулв. Охид орж ирэх үед Джефф тэднийг нэгнээсээ уучлалт гуйхыг хүснэ. Лей эхлээд уучлалт гуйхад Линдсей төдийлөн уучлалт гуйхгүй өөрийг нь хүргэж өгөхийг хүслээ. Гэтэл ууралсан Лей өөрөө жолоогоо барь гэж хэлэхэд Линдсей өөрт нь жолооны эрх байхгүй хэмээн өвдөс нь ундууцсан. Тэд дахиад л маргаж эхлэхэд Джефф маргааныг таслаж хамтдаа хүргэж өгөх шийдвэр гаргав.
Жеф тэдэнтэй хамтаа машины дэлгүүр рүү очиж автомат удирдлагатай машин сонголоо. Ингээд тэд борлуулагчийн хамтаар туршилтын жолоодлого хийж Жеф гэнэт маш хурдтай давхиснаар борлуулагчулан Лейг айлгсан ч огтд энэ нь таалагдана. Удалгүй Жеф машина зогсоож Линдсейг жолоо барихыг хүсэх ба борлуулагч ууртайгаар тэднийг боль хэмээн шаардав. Гэтэл Жеф түүнийг тайвшруулж борлуулагчид мөнгө өгөөд хэрвээ Линдсейд машин таалагдах юм бол худалдаж авахулна гэдгийг хэллээ. Улмаар Линдсей жолооны ард сууж Жеф түүнд хэрхэн жолоодохыг зааж өгснөөр тэрээр маш сайн жолоодож машиныг худалдаж авах ба борлуулагч тэдний зургийг дарж өгнө. Дараа нь Жеф Стивтэй уулзахаар очиход Стив түүнээс болгоомжтой нуугдсан эсхийг өөр хинэгэнтэй харилцаа тогтоогоогүй эсхийг баталгаажуулан асуув. Жеф үгүй гэж хариулсан ч Стив түүнийг нэг бүсгүйтэй болсон гэдгийг нь гадарлаж болгоомжтой байхыг анхаарууллаа. Улмаар Стивийн найз бүсгүй Жефэд химэл ус өмсөөлж түүний гадаад төрхийг өөрчилнө. Тэд түүний зургийг нь дарж Стив түүнд бичиг баримт дуудахгүй бэлэн болно. Тэгэд улсаас зогтох шаардлагатай зохицуултыг хийх болно гэдгийг хэлв. Тиймээс энэ бүхний зардалт $50,000 хэрэг болно гэдгийг тайлбарлаж зохицуулж чадах эсхийг асуухад Жеф зохицуулна гэж хариуллаа. Буцаж явахдаа Жеф барьцаалан зээлдүүлэх газартаа зэвсэг байгааг анзаарна. Тэгэд Жеф сураар боож болдоггүй сурсан зангаараа дээвэр рүү гарч дээврийг нэвдэн дотгошоо нэвтэртэл тооцоо алдаж хажуу талын дэлгүүр рүү нэвтэрсэн байх нь тэр. Сандарсан Жеф ханыг цөмлөж барьцаалан зээлдүүлэх газар руу нэвтрэхэд тохиоллын систем ажиллаа. Тэрээр шуудхан л буу болон хантаа цулгайлж зүгтаахыг завдсан ч шилэн цонхыг эвдэж чадсангүй. Тиймээс тэрээр Буддагийн баримлыг аван шилэн цонхыг эвдэж тэндээс зүгтаана. Дараа нь дэлгүүрт тэрээр нуугдаг газраа илүү нууц болгож янзлав. Мич ажилчдаа баярын үйлрэл ойртож байгаа тул хамгийн их борлуулалтыг хийх болно. Зул сарын баярын өмнөх өдөр шаргуу ажиллах хэрэгтэй. Ажлын хуваар гаргахад хүн бүр ямар нэгэн тайлбар тавилгуу дагах ёстой гэж хэлхийг Жеф камераар сонсон. Удалгүй Жеф дэлгүүрийн үйл явцыг ажиглаж мөнгөө хамгаалагчаар зөөлгдөг болохыг анзаарлаа. Тэгэд Жеф Лейн зул сарын хуваарийг өөрчилж дараа нь байшинг нь чимэглээд Лейд гинтийн бэлэг барив. Энэ үед Лей ажил дээрээ ээлжтэй болохоор сүм рүү явж чадахгүй гэхэд Жеф Мич залгаад хуваарийг нь өөрчилсөн гэж дамжуулсан гэдгийг хэлнэ. Тэд сүм дээр найралтуу дуулж байхад Жеф тэднийг орхиж явна гэж бодхоос нүдэнд нь нулимс цэйлгэнэхэд Лей үүнийг анзаарлаа. Дараа нь дэлгүүрт Жеф дээрэм хийх бэлэн байдлаа хангах ба удалгүй хамгаалагч мөнгийг авахар ирэв. Жеф нуугдаж байсан газраасаа гарч бууга гаргаж ирээд ажилчдыг цуглуулan шалан дээр хэвтхийг тушаана. Тэрээр хамгаалагчид адилхан шаардлага тавихад хамгаалагч буурууга гараа явуулснаар Жеф түүнийг зохиж унгаалаа. Тэрээр энэ бол хамгаалагчийн буруу байсан гэдгийг хэлж Мичд ажилчдаа хүлхийг тушаав. Жеф Мичийг дагуулan явж мөнгийг цүнхэнд хийхийг тушааж дараа нь бэхэн бөмбөлгийг задлахыг зааварлана. Сонголт үлдээгүй Мич хэлснийхэн дагуу хийхэд бэхэн бөмбөлөг задарч нүд нь харахааргүй болголоо. Жеф явах гэж байх үед Отис хамгаалагчид түргэн тусламж дуутах хэрэгтэй хэмээн хашгирав. Энэ үед Мич нүдний юм харахгүй орчноо тэмтрэн алхасаар. Тиймээс Жеф 911 рүү залгаж байхад Лей дэлгүүрт хурч ирээд түүнийг хараад зогтааснаар Жеф ч бас тэндээс зогтаана. Удалгүй цагдаа нараа дэлгүүрт ирж дэлгүүрийг нэгжснээр Жеф нуугдж байсан газрыг оллоо. Улмаар цагдаа нар Лейг байцаахад тэрээр цагаан арьстай хүн байснаас өөр зүйл мэдэхгүй гэж хариулав. Жеф Стивд шаардлагатай мөнгийг өгснөөр тэрээр түүнд бичиг баримтыг өгч маргааш өглөө явна гэдгийг тайлбарлана. Гэтэл Жеф баярын өдрүүдэд явж чадахгүй гэхэд Стив түүнд явах ёстой. Тохиролцсон хүн түүнийг хүлээж байгаа. Эндээс явж өнгөрснөө мартаж шинэ амьдрал эхлүүл гэдгийг хэлж энд байсан ул мөрөө бүгдийг устгахыг зөвлөлөө. Найзынхаа зөвлөгөөг хүлээж авсан Жеф шатхуун авч шүдний эмнэлэгт очив. Тэрээр шатхууныг шүдний эмнэлэгт тасгаж шатаагаад ул мөрөө устгана. Тэгээд тэрээр нисэх буудлал руу явж байтал Лейс дуудлага ирэх нь тэр. Жеф утсаа аваагүй ч Лей залгасаар байсан тул тэрээр машинаа зогсоогоод утсаа авлаа. Лей түүнийг хаана байгааг асууж орой зул сарын хоолнд ирэхийг гуйснаар Жеф мэдээж очино гэж хариулна. Жеф түүнээс бүх зүйл зүгээр үү гэж асуухад Лей хүндхэн амьсгалж бүх зүйл зүгээр оройн хоолн дээр уулзцгаая гэж хариулав. Ингээд Жеф нулимс туслуулж буцахаар шийдээд бэлэг барин Лейн гэрт очлоо.
Тэрээр хаалганы хонхыг дарахад хинч нээсэнгүй. Жеф хаалгыг нээж орох гэтэл үүнтэй зэрэгцэн цагдаа нар дайралт хийж түүнийг баривчлана. Түүнийг баривчилж байгаа явцыг Лей цагдаагийн машинаас сонсож уйлсаар. Инхүү Жеф буцаад шорондоо орж ялан дээрээ илүү олон жилийн хорих ялаа нэмж ав. Тэрээр хийсэн сонголтынхоо талаар тэдгэр сонголтуудаас хамаарч амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөнийг бодно. Жеф өөрт нь хайртай байсан хүмүүсийн сэтгэлийг ойлгож тэдэнд бэлэг өгөхтөл хангалттай биш байсныг ойлгожээ. Тэдэнд зөвхөн Жефтэй байх цаг хугацаа л хэрэгтэй байж. Нэг хоригдол түүнээс дахиад оргох бодолтой байгаа эсхийг асуухад Жеф үгүй гэж хариулв. Тэрээр байх ёстой газартаа байгаа. Дараа нь тэрээр Лейтэй эргэлтээр уулзахдаа түүнээс уучлалт гуйж яагаад Лейг өөрийг нь барьж өгөх шийдвэр гаргасныг ойлгож байгаагаа илэрхийлснээр тэд бие биетэйгээ эвлэрнэ. Жефри Манчестер 2009 болон 2017 онуудад дахин 2 удаа шоронгоос оргох оролдлого хийсэн байна. Дахин гэрэлснээс хойш Лей 10 гаруй жилийн дараа саяхан түүн дээр зочилжээ. Жеф 2036 онд хугацаанаас өмнө суллагдах эрхтэй болно. Тэрээр одоо шоронгийн номын санчаар ажилладаг ба цаашид оргох хүсэлгүй байгаагаа баталжээ.